Би фитнес тавтан морилцгоо. Эрдэн байна. Сайн байна. Энэ удаагийн дугаараар би та бүхэндээ яах ч болоод Ямар ч төхөөрөмжгүйгээр гарны хоёр толгой булчин буюу нуруугаа хөгжүүлэх байгаа. Энэ удаагийн дасгалд та юу хэрэглэх вэ гэхээр төрнийг тэгээд таны урзаал тэгээд цүнх гэсэн цүнх. Тэгэл болоо. Та цүнхэндээ юу ихэ гэхээр хөндрүүлэгч өөртөө төхөөрөмж хөндрүүлэгч тэгээд гэртээ дасгалаа юм уу парк дээр очиод дасгалаа хийж болно. хөндрүүлэгчээ юу ихэ мэдэхгүй байвал гэрчэн байгаа хуучин ном байж болно шүү дээ. За тэгээд энэ дасгал маань юугаар онцлогтой вэ гэхээр бит хоёр хоёулаа хийн. Эрдэм маань болохоор арай бага төвшөнд энэ даслыг яаж хийх талаар заах болно. Тэгээд би болохоор арай дээд агсан төвшөнд яаж энэ даслыг хийхийг заах болно. Та эрдмийн хийж байгаа дасгал таны фитнес төвшнгөөс доогуур байх юм бол намайг дагаад хийгээрэй. Хэрвээ минийхаас бүр дээгэр байх юм бол та мэдээж тоогоо үзгээд өөртөө хүнд болгоод хийгээрэй. Одоо ямар дасгал орсныг та бүхэндээ танилцуулъя. 2 раундаар орох warm up байгаа. Warm up гэдэг маань би хадаад эхний халаалт маань half burpees 10 удаа. Энэ нь 40 удаа. Switching mountain climbers буюу уулан дээр авиралт 40 удаа хийх байгаа. За тэгээд үндсэн дасгал маань болохоор 3 раундаар орох байгаа. За тэгээд эхний дасгал маань болохоор командо сунаалт 6 удаа, нэг талдаа 6 удаа. Pull ups, зайтай байрал. Мөрний хэмжээтэй байрал. Ойрхон барилтаар 7 удаа орох байгаа. Тэгээд үсрэлттэй бүнийхэн дээр сунаалт байгаа. Upside down deadlift 10 удаа. Bent rows 10 удаа. Curls, reverse 18 удаа. Front lever raise 6 удаа. Өнөөдөр татлаа эхэлцгээе. За эхэлцгээе. За одоо бүгдээрээ халаалт руугаа орцгоё. За, юу вэ? эхнийх нь hot burpee 10 удаа. Би 10 удаа. Half burpee гэдэг маань өртөн burpee ихгүйгээр тал байгаа. За тэгээд за явуулаа. Ар босно. За одоо 40 удаа энэ наа. За 1 2 3 юу халаалт гэхэд бас амар биш үү? За одоо switching mountain climbers. 40. 1 2 3 warm up маань гэмэрхүү зөвхөн анхныхаа раундыг хийхэд ямар хөдөлж чадж байгааг тав харж байгаа. Warm up гэсэн дасгал гэсэн үг шүү. Яг яс төвлөрөөд хийх хэрэгтэй. За цагаан арч ер нь warm up-ийнхаа дараа та 2 минут амрах байгаа. За 2 минут амръя. За сая ихэд ямар байсан манайх амар байгаа зү. За одоо бүгдээрээ саяны warm up-ыг дагаж хийх юм байна. Тэгэхдээ warm up чинь энүүгээр дуусаагүй байгаа шүү. Танд өшөө дахиад нэг тойрог байгаа гэдгийг анхааруулъя. Тэгээ саяных бол ингэж амар амсгаад болж нэрээс өдрүүлж байгаа. Та тэгээд хурдан хугацаанд өөх хэрэгтэй болно шүү дээ. Өнөөдөр төрник рүү явцгаая. За одоо амралт дуусаад 40 секунд дутуу байна.
2 минутын амралт маш сайхан өнгөрсөн байхаа гэж найдаж байна. Үндсэн дасгалтаа орцгоё. 2 толгой нуруу. За. Одоо ингэж барьж байгаа болохоор дараа ингэж бариад. Зураг үзтээ талтаа. За, сая 6 байлаа. Одоо нөгөө талаа. Энэ гарчийн талтай байсан бол одоо ийшээ эргээ харж болно. Тэгээд За. Тэс 2 талтай 6 байлаа. Командад бас маань юунд ордгоо гэхээр таны 2 толгой болчиход орж байгаа. Ингэж очиж байгаа болохоор. За, дараагийн дасгал руугаа орцгоё. Долоо санийх долоос барилттай 7 байлаа. За, өөрөөс барилттай 7 хийцгээе. Цэвэр хийхээр бол хүчин тэгшин баацтай. Би юу гэлсний булчин чи илүү ашиглах юм бол та хөлөө ингэж нугалж болно. Долоо байлаа. За одоо ойрхоос барилттай болоо. Саймер ядарч байгааг тав харж байгаа. Бүх биений булчин ажиллаж байгаа ч тийм ээ. Тэгэхээр дээрэс нөгөө нэг халаалт маань бас нэлээд чанга халаалт байсан учраас. За, болоо орцгоо. Би гурав байна. Болоо. Би уралсан шүү. За өөш. Ора. Тэгмэн. Хэд вэ? Одоо ганц явлаа. Эрдэм ганцыг өгцгөө. За. Цэлтэй сүнэлтийг яаж хийж болох вэ гэхээр хэрвээ бүр намхан болтгоо юм бол та доороо юм тавьж агаад хэлж болно те. Бүр энэ хэцүү байх юм бол өсрөд хэцүү байх юм бол намхан дээр эсгэл бол. Намхан дээр өөрийгөө татаад удаан болох байгаа. Тийм ядарчлаа гэж ядарчлаа. За өсрэлттэй пул-ап маань юунд хэрэгтэй вэ? Тэгэхээр өсрэлттэй ингээ барих тусам таны repetition буюу давтамж чинь ихсэн гэсэн үг. Энэ олон давтамжтай нэг чинь та олон удаа давтамжаа хийх чадвартай болж байна гэсэн үг шүү дээ. За санийх өсрэлттэй атлах байлаа. За юу руу яваа. Урдалт бичлэг хийж байхад та нарт хөнгөн санагдаж магадгүй. Гэхдээ олон давтамжтай хийснээр яг л адилхан үр дүн байна. За өшөө хоёр шүү манайхаа. Өшөө. Өөрийнхөө гол төрч чадахгүй байвал жоохон амарч агаад дахиад юугаа тоогоо дуусгаарай. Өшөө хоёр. Түү. Гол нь тоонд өрөх хэрэгтэй байна шүү.
За. Хэрвээ та үнэхээр тоонд хүрч чадахгүй бол битээ шантраарай. Өөрөө хүрч чадах тоонд хүрээрэй. Яал болох би чинь контролтой. Фокус. Өөргөө ингээд өөрөө лимитээс илүү ингээд цаашаа өсөж өгөх хэрэгтэй. Их юм болчихж өгч шүү. 20 явчих. За. За ингээд хэрэг та 15 хийх байсан бол 15 танд жоохон санагдж ивэл заавал тэнцэнэ өрөө зогсох шаардлагагүй. Өөргөө бүр дайчлаа. Лимитээс overachieve хийх тусам та амьдралдаа ч гэсэн overachieve болно гэж найдаж байна. За одоо энэ үндсэн дасгалын маань сүүлийн дасгал болохоор front lever. За 6. Энэ болохоор кор болчоо ажилтдаг учраас та зөвхөн хөлөө өргөж хийсэн ч болно. Яг юм байна ч та. Ийм хоо. За. Та ингээд воркаутныхаа эхний тойргийг чадлаа. За эхний тойргийг чадсан болохоор та бүхэнд одоо өшөө цаана 2 тойрог байгаа шүү гэж анхааруулъя. Тэр үнэхээр энэ дасгал хэцүү байх юм бол та мэдээж өөрөө фитнес төвшөнд харуулад дахицтай гартай. Дахиж та 7 хоногийн дараа ирээд буцаж бит хоёрын энэ бичлэг рүү ороод энэ дасгалыг 7 хоногийн дараа дахиад хийгээд үзээрэй. Тэр болоход та өшөө нэг тоо нэмсэн байх болсноо тий. За ингээд цоортой хамт байсан маш их баярлалаа. Дараагийнхаа Big Fitness дугаараар уулзцгаая. Subscribe. За баярлалаа.